хэлж дээ та эдийн засгийн өсөлт бол 2.5%-аар илэрхийлэгдэх боломжтой. Гэтэл нөгөө талд нь инфляц бас 2.5 тонн байж байна. За нэлээд удаан хугацаанд өндөр инфляцтай явлаа. Тэгээд нийлүүлэлтийн сүлжээ, за логистиктэй энэ бүх асуудал бас инфляц давхар нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр инфляцийн хувьд яг одоо шийдвэрлэж болохоор ямар гаргалгаа байна. За ер нь олон улсын түвшин манайх бас инфляцийн одоо үзүүлэлтээр бол нэлээд юм одоо тий өндөртөө тооцогдоод явж байгаа шүү дээ. Яг эдийн засгийн халалт янз бүрийн шалтгаанаар бол инфляц байж болно. Гэхдээ манад энэ ийм урт хугацаанд инфляц өндөр байна гэдэг чи явж өгж бол инфляц чинь ерөөсөө ингээд үл үзэгдэх одоо хулгайч ядууруулдгийн их шалтгаан. Өөр ингээд 1000 төгрөгтэй байдаг. Тэгээд нэг талх авч ирсэн бол маргааш нь авчдгаа болчихдог. Тэгэхээр ерөөсөө энэ дээр яах гэхээр макро эдийн засгийн төсвийн одоо төсөв нь алдагдaltaгүй байх хэрэгтэй. Мөнгөний нийлүүлэлт нь одоо яг ном журмаараа яваад тэгээд гадаадаас гадны хөрөнгө оруулалтыг татаад экспортыг нэмээд тэгэх юм бол төгрөгийн худалдаа авах чадвар сайжраад инфляц буураад ингээд ирэх юм бол Монгол улс бол ингээд ядуурах үйл үзэгдэх процессыг бол зогсоож болно. Статистик харж байхад за төсвийн бодлого бол одоо алдагдaltaгүй байх хэрэгтэй гэж тайлж байна. Гэтэл төсөв бол сая эхний 5 сарын байдлаар 1.4 их 80 орчмын алдагдaltaй явж байна. За гэтэл мөнгөний бодлого дээр бас шүүмжлүүд бол дандаа байдаг те. Хөрөнгө оруулалт бол угаасаа бага байгаа. Гаднаас хөрөнгө оруулалт бага байгаа. За нүүрсээ зарж одоо тодорхой валюттай болж байна. Тэгэхээр таны хувьд яг одоо гажуудж байгаа систем нь яг хаана байна гэж харж байна? Яг энэ багсаар нь халах юм бол ингээд бид нар чинь нэг Монгол гэсэн айл шүү дээ. Тус тусд үүрэгтэй. Тэгэхээр тэр үүргээ сайн биелүүлмээр байгаа байхгүй. Бизнес эрхлэгчид одоо энэ эрвэхээр ажиллаж байгаа хүмүүс бол үнэхээр юм бүтээ барья гэд. Тэгээ одоо манай судалгаагаар харахад одоо монголчууд нь залуу хүн амтаа тэгээ тэр хүмүүсийн 70-80% нь ажил хийх, амьдрах, мөнгө олох одоо ийм ирмэлцэлтэй байдаг. Баруунд болохоор эсрэгээр нэг 10-20% нь л ажил хий бизнес шинэ эрхлэе гэдэг. Тэгэхээр Монгол ийм хөгжих гэдэг эдийн засгийн орчин байгаад байдаг. Тэгэхээр энэ дэр яаж ийм гэхээр дахиад хэлэхэд ингээд одоо төсвийг алдагдaltaгүй болох хэрэгтэй. Хамгийн эхлээд. Одоо төсвийн юу чи 10 дахин нэмэгдчихэд нь шүү. 10 дахин нэмэгдчихэд идэг. Тэгэхээр төсвийн зарлах нь тэгээд хоёрдугаарт нь гэхлээр тэр нэг экспортыг дэмжиж гэсэн чинь хитгэн төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамааралтай биш. Нүүрсний үн өсгөр их хідэл багсан гут нь баг идээд ах чи айгүй хэцүү шттэ. Тэгэхээр яаж айгүй сахилга баттай. Төсвийн сахилга баттай байх хэрэгтэй. Тэгэд олон төрлийн экспортыг дэмжих хэрэгтэй. Ийм нөгөө талд нь гэхээр мөнгөний нийлүүлэлтэн дээр айгүй хатуу чанд байх хэрэгтэй шттэ. Монгол улсын төв банк дэлхийд байхгүй супер атаархан эрхтэй. Өөрөө ингээд мөнгө хэвлэлнэ. Тэр мөнгөө гүйлгээнд оруулна. Тэрнийгээ татчих авч устгах нь. Тэгээ нэг удаа баг ингээд баг улсын төсвөтэй тэнцэх хэмжээний мөнгийг төв банк эдийн засгийг дэмжиж яах гэдээ оруулсан жишээнүүд бол байгаа шүү дээ. Тэр чинь манай бас нэг ерөнхий сайд биш баг 4-5 төсвөтэй юм шиг байсан. Тэгэхээр ингэ сахилга бат. Тэгээ одоо энэ өрсөлдөх чадвар энэс ингээ харахад биш дээ ингээд хамгийн одоо муу үзүүлэлт одоо уучлаарай засаглалын чадвар competence of government гэх. Тэгэхээр энэ хүн ам тийм ажиллах сонирхолтой залуу эрч хүчтэй IQ өндөртэй. Тэгэд энэ засаглалаа сайжруулах хэрэгтэй. Тэгэх юм бол Монгол улс бол үнэхээр хөгжлийн гайхамшигыг бүтээх боломжтой. За засаглалын үр ашиг дээр та сайн нэлээд дэлгэрэнгүй ярьлаа. За бизнесийн хууль эрх зүй, төрийн санхүүгийн менежмент сул байсан нь Монгол улс 2 байраар ухраад 63 дугаарт ирэмблэгдэхэд нөлөөлсөн байна. Тэгэхээр ер нь одоо энэ дээр сая одоо улсын хурлын хаврын чуулганаар нэлээд хэдэн хуулийн төслүүд яригадаад одоо яг өнөөдөр бол одоо жишээ нь эдийн засгийн эрхчлөөний хуулийн төслийг хэлцэж байна. Тэгэхээр эндээс харахад ер нь зүгээр боломж байна уу? Бага. Зүгээр ингээд эдийн засгийн эрхчлөлөө гэдэг одоо учрал сайд бол маш олон зүйлийг ярьж байгаа. Одоо эдийн засгийн эрхчлөлөө. Гэхдээ энэ дээр ингээд нэг одоо жоохон тийм дутуу юмнууд харагдаж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл бизнес эрхлэгч, энтерпренeur гэж ямар хүн бэ гэхээр өөрийнхөө мөнгийг эсвэл банкнаас авсан зээлээ хүнд өгөөд гадагшаа явуулаад тоног төхөөрөмж авчираад тэр нь ажиллах уугүй юу? Ажлаад бүтээгдэхүүн үйлдвэрлээ тэр нь борлогдох уугүй юу гэд төмөн зовлон дундуур туулж хагаад тэгээд орлого олох юм бол орлогоосоо татвар төлөөд хүмүүсийг цалинжуулаад хамгийн сүүлд нь ашиг авдаг тийм одоо солиотой их нь хайшин тийм одоо юр бусын хүмүүс байхгүй тэр бол цөөхөн байдаг. Тэгэхээр тийм одоо хүмүүсийг ухаантай орно шоронд хийдэг. Шоронд хийдэг. Бизнес эрхлэгчийн хувьд хамгийн хатуу хэцүү шийтгэл бол дампуурах.
өрөнд орох. Шоронд орж болохгүй байхгүй. Тэгэхээр Монголын эрүүгийн хууль бизнес эрхлэгчдийг шоронд хийдэг энэ бүх хууль заалтуудаа одоо эрүүжүүлэх, эрүүгийн ялаас чөлөөлөх хэрэгтэй. Одоо учрал ерөнхий сайд үнэхээр одоо Монголыг хөгжүүлэх тэр чөлөөлөх бүх хөдөлгөөний эцсийн үр дүнд нь хүргэвэл одоо эрүүгийн ялаас чөлөөлөх хэрэгтэй. Дахиад хэлье. Бизнес дээр ямар асуудал үүдээ татвартай холбоотой асуудал биш. Татварын байцаагч ирлээ торгууль тавилаа, зөвшөөрүүлтэл зөвшөөрөхгүй бол алданд нь гомдол гарга, албан болохгүй бол маргаан таслах комиссээр оч татварын тэгээ болохгүй шүүхтээр оч. Гэтэл энэ жирийн эдийн засгийн харилцааг эрүүгийн хуулиар зохицуулж байгаа нь хүмүүс айгаад байгаа байхгүй. Би өөр чинь нэг юм хэлээд байна. Гадны хүн Монголд ирээд одоо сая доллар хийгээд ашиг олъё гэж ирж байгаа шүү дээ. Буян хий. Гэтэл тэр хүн бол тэр мөнгө алдах эрсдлээ тооцож ирж байгаа. Гэтэл тэр хүн шоронд орох эрсдэлтэй гацрал ирэхгүй байхгүй. Тэгэхээр энийг бол декриминализац гэдэг байхгүй. Тэгэхээр эдийн засгийн харилцааг эрүүжүүлдэг энэ хагас социалист эрүүгийн хуулиасаа энэ бизнес эрхлэгчдийг чөлөөлөх юм бол энэ бизнес эрхлэгчдийн шоронд орох эрсдэл алга болох байхгүй. Хүнд явж үгүй эрүүл мэнд чухал, амь нас чухал шүү дээ. Тэгэхээр одоо ингээд энэ учрал ерөнхийдөө энэ юм бүр тултал нь хийх хэрэгтэй. Айгуу гоё асуулт асуулаа. Бизнесийн байгууллагын ашигтай ажиллагаа бас 3 байраар урагшилсан сайн үзүүлэлттэй байна. За хөдөлмөрийн зардал бол Монгол улсад харьцангуй бага. Хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны өсөлт бол сайжирсан гэж юм. Тэгэхээр ерөн зөвөр та хөдөлмөрийн зах зээлийг ярьлаа шүү дээ. Хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна. За гэтэл нөгөө талдаа бизнесийн байгууллагуудад ур чадвартай одоо ажиллах хүчний дутагдал бол маш өндөр байгаа даа. Тэгээ энэ хоёрын харьцаа байгаа дунд нь зөрүү гараад байна. Яаж одоо өөрчлөх боломж вэ? Тэгэхээр нөгөө гурвалжин чинь ингээ ерөнхий бол бага сургууль одоо ерөнхий боловсрол тэгээд мэрэгжлийн тэгээд ингэсээр байгаа дээр нь ингээд оройн дээд гэдэг шиг шинж тухайн академи ийм одоо гурвалжин байх хэрэгтэй байхгүй. Гэтэл манайх баг хэтрүүлсэн хүнд ингээд уруу хартсан. Одоо 3.5 сая хүнтэй ингээд 100-аад их сургуультай. Одоо боловсролынхаа ингээд тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Тэгээд чанарыг нь сайжруулах хэрэгтэй. Тэгээд цөөхөн их сургуультай. Тэгээд ингээд одоо мэрэгчлээ хаач бис. Одоо дээд сургуульд өгчөд ажил олохгүй байна гэхэлэр бараак одоо бүтээгдэхүүн гологдол бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө дээд сургуулиудын ингээд чанар чансааг одоо барууны оронд яаж тогтоодог юм бэ гэхэлэр хитгэн үзүүлэлтээр одоо тогтоодог байхгүй. Нэгдүгээр тэгэхээр сургууль төгснөөс хойш жилийн дотор мэрэгчлэрээ ажилд орсон уу? Нэг айгүй энгийн. Хоёрдугаар тэгэхээр ямар төгрөгийн хэдэн төгрөгийн цалин авч байна. Гуравдугаар тэгэхээр тэр сургууль нь тэр одоо боловсролынхаа сургалтынхаа тогтолцоог сайжруулахын тулд ямар хэмжээний хөрөнгө оруулалт оруулж гинэ гэдэг маш энгийн. Манай тим юм байхгүй зүгээр ингээд нэг тоо яваад байгаа. Тэгэхээр энэ тоог чанар шилжүүлэхийн тулд одоо боловсролын яам сургуулиудын одоо чанар чансааг яах гэдэг бодит хэмжүүрээр үнэлдэг болох юм бол одоо дэмий сургуульд аав ээжийнхээ тэр одоо зовж олсон мал энэ одоо мөнгийг өрдөг биш яг ирээдүйдээ зөв сургуульд ороод тэр сургуульд ороод төгссөн бол ажилтаа болдог тийм тогтолцоо руу оруулах гэж үзээд ах шиг байна. Одоо жишээл Германд яа гэм бэ гэхээр Германд сургууль төгссөн хүн муу амьдрах ёсгүй гэдэг. Тэг бүр ингээд гадаад байгаа оюутнуудтай хүртэл ингээд явахт нь номын зээл өгөөд бүр ингээд бизнес эрхлэх зээлийн өгдөг. Гэтэл манайх чи ийм жоохон хүн амтаа. Ийм одоо залуу хүн амтаа. Тэгэхээр бид нар энийг л нэг одоо юу хэмтэй харж байгаа юм чинь